Байнгын орооны саналаар Монгол Улсын их хурлын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45(2)(2) дахь заалт, Монгол Улсын үндсэн хуулийн 29 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн Улсын их хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа яцаж, үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын их хурлын гишүүнээс эргүүлэн татах үндэслэл болно. Улсын их хурлын гишүүн гэмт хэрэгтээ холбогдсон тухай асуудлыг Улсын их хурлын чуулганаар хилцэж бүрэн эрхийг нь төдийлзүүлэх хэсгийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үүссэн гэж шүүх тогтоовол Улсын их хурл түүнийг гишүүнээс эргүүлэн татна гэж заасныг зөрчсөн хэсэг талаар Улсын их хурлаас үндсэн хуулийн хүсэлт гаргах саналыг дэмжиж гэсэн саналын тэмээлээр санал хураана. Зуун гишүүн оролцож, нэг гишүүн дэмжиж нэг хувьтай. За, даваа сарын гишүүн дэмжсэн байна. Протокол тэмдэглүүлж байна. Тэр бол буруу эрхийн асуудал. Өөрөлдөл эрдсэнд орохгүйгээр санал эсрэг гарсан бол тэр гишүүний саналын асуудал. Дэгийн хуулиар нөгөөх нь үндсэн хууль шүү. Байнгын хорооны саналаар Монгол Улсын их хурлын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45(2)(3) дахь заалт, Монгол Улсын үндсэн хуулийн 29 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн Улсын их хурлын гишүүний хадшгүй байдлыг хуулиар хамгаална гэж заасныг зөрчсөн хэсэг талаар Улсын их хурлаас үндсэн хуулийн хүсэлт гаргах саналыг дэмжиж гэсэн саналын тэмээлээр санал хураана. Зуун гишүүн оролцож, 98 гишүүн татгалзаж, 3 гишүүн дэмжиж, 3%-аар санал дэмжигдсэнгүй. 4. Байнгын орооны саналаар Монгол Улсын их хурлын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45(2)(3) дахь заалт, Монгол Улсын үндсэн хуулийн 29 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн Улсын их хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж, үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын их хурлын гишүүнээс эргүүлэн татах үндэслэл болно. Улсын их хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын их хурлын чуулганаар хилцэж, бүрэн эрхийг нь төдийлзүүлэх хэсгийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үүссэн гэж шүүх тогтоовол Улсын их хурл түүнийг гишүүнээс нь эргүүлэн татна гэж заасныг зөрчсөн хэсэг талаар Улсын их хурлаас үндсэн хуулийн хүсэлт гаргах саналыг дэмжиж гэсэн саналын тэмээлээр санал хураана. Зуун гишүүн оролцож, 3 гишүүн дэмжиж, 98 гишүүн татгалзаж, 3%-аар санал дэмжигдсэнгүй. За, тэгэхээр ер нь бол их хурлын гишүүн за дараагийн асуудал. За, чуулганы нэгдсэн уралдаан дээр олонхын дэмжлэг авсан асуудлаар үндсэн хуулийн гарах хүсэлт байхгүй, албан бичгээр очихооргүй болж байна.